Эзэдийн өмчийн эхний үлдэгдэл оруулах заавар. Эхний үлдэгдэл оруулахдаа тохиргоодсны эхний үлдэгдэл дэдс рүү ороод за эзэдийн өмчийг оруулъя. Загвар файлыг нь татлаа. За загвар файлын дагуу бэлтгэн. За он сарыг нь оруулах эхний үлдэгдэл оруулах хизээний огноогоос эхний үлдэгдлээ оруулж эхлэхийн тэр огноогоо бичиж өгнө гэсэн. За энэ дээр ингээд дансны дугаар нэр ханш гэдэг энэ мэдээллийн дагуу файлаа бэлтгэнэ. За файлаа бэлтгэхдээ тайлангаа 24 оны жилийн эцсийн тайлангаа бэлтгэх хэрэгтэй. За эндээс юу харах вэ гэхээр хэдүүлээ эзэдийн өмч оруулах гэж байгаа. Тэгэхээр цэвэр өмчийн дүнг эндээс харж чинь жилийн эцсийн дүн арын багнанд байгаа. За засгийн газрын оруулсан капитал буюу улсын төсвийн оруулсан хөрөнгө гэдгийг бичнэ. За энэ нь болохоор данс нь 51 11 01 гэдэг данс. За энэ дансыг хэдүүлээ хаанаас харах вэ гэхээр дансны тохиргоо гэд энэ дээр засгийн газрын засгийн газрын гээд энэ дээр нь шууд 50-ны өмчийн данс учраас 51-тэй данс гээд хайгаад өгчөд болно. За 51 11 гээд хайлаа. Засгийн газрын оруулсан капитал гинэ. За тэгэхээр эндээс хэдүүлээ энэ дотроос улсын төсвийн дансыг нь хуулж тавина. За 51 1001 гэдэг данс байх нь. За шууд энийг чэйжлээд артлын нэрийг нь Excel-ийн файл дээрээ хуулж тавьж өгнө. За энэ нь болохоор 51 1001 гэсэн данс байсан. За ханш нь дандаа 1 гэж тавина. Төгрөгийн ханш гэсэн үг. За эндээс одоо нөгөө засгийн газрынхаа оруулсан дүнгийн таад хуулаад бичих боломжтой, юугаа бичиж бас хараад бичих боломжтой. За энэ нь мэдээж өмчийн данс кредит данс учраас кредит тал дээр нь за ингээд доошогоо ер нь бүгдийг бичиж өгнө гэж бодоод форматыг адилхан болгочихъя. За эднэрийг нь устгахчээ. За дараагийн данс нь болохоор хуримтлагдсан үр дүн. За өмнөх үе болон тайлант үе гэж хоёр байна. За өмнөх үе, тайлант үе гэд бичих учраас хэдүүлээ энийг өмнөх үе, тайлант үе бичих гэж байгаа юмныхаа дандаа юунуудыг ихтэй таваа биччихье. За өмнөх үеийн дүнгийн хууллаа. За тайлант үеийн дүнг бас хуулаад авчия. Баруун маусныхаа баруун товчтой дараад энэ форматын дагуу ингээ хуулах гэж дарчихад болно. За энэ хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү кавла энэ дээр хуулж өчлээ. За ингээд эднэрийн нийлбэр нь нийт өмчийн дүн 14 тэрбум гээд энэ Excel дээр бол ингээд адилхан байх хэвээр энүүтэйгээ тулгачна гэсэн үг. За одоо хэдүүлээ энэ хөрөнгийн дахин үнэлгээнийхаа зөрүүг ойлгомжтой байх үгнээс ингээд жишээ газрын тайлан дээр аваад тайлбарлаа явъя. За өмнөх үеийн үр дүнг за энэ дээр за өмнөх үеийн үр дүнгийн данс нь 51 210. За тайлант үегээд энэ дээр ингээд шууд гараад ирнэ. За энийг та чэйжэрийн мэдээ шууд чэйжэр нь бас тавьчих болно. За энэ болохоор хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү
хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү гэдэг энэ данс байна. За эзэдийн өмчийн данс, энэ бол зардлын данс 22-оор эхэлсэн. Энэ хэдүүлээ энэ эзэдийн өмчийн ихний үлдэгдэл оруулж байгаа учраас эзэдийн өмчийн дансыг авна. За ингээл болоо. За ингээ хадгалаад өгчнө. За оруулахдаа ихний үлдэгдэл эзэдийн өмчийн импорт гэдэг. За энэ өмнөх юуг нь байсан учраас өмнөх юуг нь устгаад за эзэдийн өмчийн өмнө өөр үлдэгдэл байхгүй юм байна. За ингээд саяын бэлтгэсэн файлаа импорт хийгээд татаад өгч гэнэ. За амжилттай хавлагдлаа. Үүнийгээ та данснасаа санхүү байдлын тайлангаас эхний үлдэгдэл дээрээ ингээ харж болно. За гүйлгээ буюу шалгах баланс дээрээсээ ингээ бас эхний үлдэгдлээ ингээд оруулсан байдал чинь ингээд дансараа харагдаж байгаа. Ингээ шалгахчих боломжтой гэсэн үг. За баярлалаа, амжилт хүсье.